Амралтын өдөр өнөөдөр бороотой, манантай амар өдөр байна. Би ер нь манангаас айдаг. За яг айдаг ч гэж тийм нөө багада Стивен Кингийн Манан гэд аимшигын зохиолыг уншсанаас хойш жоохон айдаг болсон. Гэтэ ер нь хинч тэгэл дотор нь юунд байгаа мэддэхгүй юмнаас айн үстэй. Юу ч байгаа юм бэл. Йоо, брэвэр юмэрэд бүгдийг айлгаж яад. Бүгдэрийн драматай болгоод гэж мэгэд. Би нэр нэг юм асууя гэж бодоод ингэсэн. Энэ 7 хоногт би нөгөө эмнэлэгт очиод илүүдэлжингийн тасаг дээр үзүүлсэн баггүй юу? Мэдээж тэгэл лабораторийн үр дүн, эхоны үр дүнгээр хариу өгнө гэсэн. Тэгээд бас нөгөө хажуугаар нь физик үзлэгт тухайн өдөр үзүүлсэн бүхийг илүүдэлжинтэй хүмүүс бид нэр орсон баггүй юу? Бахан бүдүүн за. Тэгэд за тэнд бол ер нь фитнесийн газрынхан хэмжилт хийгээд идэв штэ өндөр чингээс гадна нөгөө булчингийн масс энтер гээл амар их үзүүлэлт гаргаж ирээд идэв штэ тэр үзүүлэлтийг үзсэн. Тэгээд ерөнхий асуумжин тэр аваад исэн баггүй юу? Тэгсэн чинь нэг нийт юм болсон. Миний урд нэг 2 хүн байгаад тэгээд ээлжилж ирээ нэг хэдэн эмчтнэр тэр очиод үзүүлэх явсан баггүй. Тэгээд нэг асуумжийн хэсэг дээр намайг арих тамхи хэрэглэдэггүй гэд асуухлаар нь би тамхи хэрэглэхгүй арих бол уудаг гэд гисэн баггүй юу? Тэгсэн чи үзүүлчихсэн хүмүүс бүгдээ над руу бүр амар ингээд тонгож ирээд хараад тэгсэн чи эмч намайг ямар арих уудгийн хэр их уудгийн хэр хэмжээгээр ууд ингээд тэгэд би за нэгээс 2-7 хоногтой нэг юм уу 2 удаа уудаг. Тэгэд нэг ухлаараа болохоор 1 пив аль эсвэл 2 пив уудаг. Тэгээд сартаа аль эсвэл 2 сартаа нэг удаа коктейл энтер уудаг, вино энтер уудаг гэд хэлсэн. Тэгсэн чи эмч за одоо ер нь жингээ хасах чаавал эднээс бүгдээрнгээс татгалзах ёстой шүү энэ гэх тэгэд ярьсан байхгүй юу? Тэгсэн чи миний урд байсан тэр 2 хүн аль хэдийн үзүүлсэн байгаа шүү дээ тий. Асуумжаа өгсөн байгаа. Тэнгүүтээ буцаад хоёлоо хүрээд ирсэн за миний үзүүлжсэн эмч тэр тэнгүүтээ би түрүү арих уудгүйгээ хэлсэн юм аа. Би ер нь уудаг. Би ер нь энэ асуумжаа өөрчлөмөр байна гэхэд тэр хоёлоо уудаг болж тарсан байхгүй юу? Бас л нэг минийх шиг хэмжээгээр л нэг тэгсгээд пим ихэн л уудаг. Тэгээ хойноос хүмүүс болохоор бүгдээрээ тэгээд уудаг энтер гэдгийг хэлээ явсан байхгүй юу? Тэгсэн чи эмч үгүй та нар ч одоо бүүнөрөө эмчид үзүүлж байгаа юм биш одоо юугаа нуудгийн явж ганц гадаад нь харин шудраг юм байна гэсэн за амрын нийттэй. Би тэгээд одоо баг баатар болоо дамаа яшин гэж юу. Би ер нь өөрийнхөө сул талыг нэг нуудгүй юм. Ер нь хизээний сул талаа ер нь илүү гаргаж яриад идэг. Тим зантай. Ер нь тэгээд ягаад ч танихгүй сайн мэдгүй хүмүүст бол өөрийнхөө сул талыг төрүүлэх хэлчих нь одоо нөгөөнийг баг тайвшруулдаг юм шиг намайг нэг хөрсөл төвчөр хардггүй юм шиг нэг тийм болгочих гээд идгийн. Би ер нь өөрөө дотроо бол нэлийн хөрсөлтөн ч хүн. Тийм болохоор бусдыг нэг шарыг гоцолгож, уурыг хүргэж, хурцлж яахын тиймстэй. За тэр яахгүй хэрэггүй юм яриад нөгөө тэгсэн чинь тэр нэг физик үзэлгээр тэр эмч хэлсэн байхгүй юу? Намайг нэг ямар спортоор хичээлдэг энэ төр гэд би тэгээд 7 хоногтой 3-5 удаа йог хийдэг, зумба, арабик хийдэг. Тэгэхээс биш яг фитнес төхөөрөмж дээр ажиллах, гүүх, тийм нэг кардио хүчаарцсан тийм юмнууд дасгалууд юусоо хийдэггүй, хийгч дургу. Өөрийгөө хүчилсэн ч гэсэн тууштай байж чаддгүй энэ төргийг хэлсэн. Тэгсэн чинь юм ч угаасаа тэгсэн байхгүй юу? Одоо чиний яг ингээд тогтмол хийж байгаа йог, зумба энэ болгон чи ер нь яг жин хасахад бол нэг нөлөөлөхгүй. Илүүтэй хүний биеийг уян хатан байлгаж, тайвшруулж, үр нөлөөтэй тэхээс биш жин хасахад бол бараг эсэргээрээ чиний дургуугийн даа юмнууд ч хамгийн сайн нөлөөтэй. Тийм болохоор чи дасгалаа нэг солих хэрэгтэй байна гэж тэгжиг байхгүй. Гэхдээ йога энтра болох биш. Зүгээр хажуугаар нь бас ийм хүчний дасгалууд хийж эхлэхэд хийдсэн байхгүй юу? Тэгэд намайг усан сэлэх амар сайн. Бас яг л ийм тэр кардио болчдаг гэд хийдсэн байхгүй юу? Тэгэд би тэрийг сонсчоод гэрийнхээ ойрхон бидэг усан сэлтийн газрыг асуусан. Тэгсэн чинь тэрний болохоор яг фитнестэйгээ саун жакуцтэй тэгэд бассейнтэй тэгэд ер нь юм том фитнес амьдаж байх газар ихгүй юу. Тэгээд тэр газрын жилийн төлбөр нь болохоор 3,500,000. Энэндээ болохоор бассейн, фитнес одоо саун тэр бүх юм нь орсон. Тэнгүүдээ 2 жилийн төлбөр 4.5 сая төгрөг. Тэгэхээр бүр амар үнэтэй хасдаг үгүй юу? Надад амар үнэтэй санагцсан. Тэгэд би яг тууштай явж чадах хэсгээ бас мэдэхгүйсэн. Эмч болохоор хэрвээ чи өөр юм хүчний дасгалууд сонирхдаггүй бол
Би чамайг өдөр болгон сэлэрэ гэж зөвлөж ийн гэдгсэн баггүй юу? Яа, гэхдээ хин өдөр болгон сэлдэв тийм үстэй. Ер нь өдөр болгон сэлдэг хүн байгаа мó? Тэгж болдгийм үү? Тэгээд би бас яг яахаа мэдэхгүй тэгээд эхлээд нэг багш дээр нь 6 удаагийн хичээл авъя. Тэгэд би 6 өдөр үнэхээр яг сайн явж чадчихна уу чадахгүй байна уу? Таалагдах нь яах нь вэ? Тэгээ болох юм шиг байвал жилийн карт нийлхий, тэгээ болохгүй бол өөр юм сонирхъя доо л гэж бодсон шүү дээ. Тэгэд би 6 удаагийн багштай нэг хичээл авсан. Тэгээ тэр нь болохоор 800 сая төгрөгөөр авч байгаа байхгүй юу? Миний хувьд бол бас л үнэтэй. Тэгэд багш болохоор 6 удаагийн хичээл юм чи нөх их юм заахгүй. Гэтэ угс суурьтай болохоор арай гүнзгийрээд мэлхээсэлэлт чөлөөцөлт хоёрыг заана гэдгсэн. Тэгэд би 2 удаа бол явсан. Тэгэд асуух гэдэг юм нь энэ. Үнэхээр яг ингээд усан цэл дээр тогтмол яваад жин хасах боломжтой юу? Ер нь яваарай гэж зөвлөх үү? Эсвэл өөр юм сонгоорой гэж зөвлөх үү? Мэргэжлийн туршлагатай хүмүүсээс асуусан шүү. За ойлгоорой. Манай тэр усан цэлтийн багш болохоор за мэлхээсэлт яг хөнгөн болохоор айхтар жин хасахгүй чөлөөцөлт дээр бол ер нь 7 хоногт 4-5 удаа тогтмол сэлэх нь илт жин хасна гэж хэлээд байгаа байхгүй юу? Гэтэ тэр багш мэдээж тэгжил хэлээ шүү дээ. Би одоо тэгээд өөрийгөө тууштай байж чадна гэдэгтээ нэг л эргэлзээд ах юм. Юмд ер нь тэгэл тууштай байна гэдэг чинь эхлээд өөрөө дуртай хэсэх. Дараа нь зан төлөвийн онцлог хамгийн чухал шүү дээ. Усан цэлэгч ер нь хувь дуртай шүү дээ. Би ер нь гэхдээ юмыг айгу ганцаараа хийх дуртай. Одоо ажил ч юм уу тий. Багийн ажиллагаанаас илүү ганцаараа байхыг илүү сайн үр дүнтэй гаргадیں۔ Гэхдээ зүгээр хобби ч юм уу нэг тийм хөнгөн чөлөө цаг өнгөрөх зүйл төр багаараа ч юм уу одоо ингээд йог фитнестэй арабик энэ төр чинь бүжиг энэ төр чинь бүгдээрээ багаараа болохоор би нэг ингээ хараад ингээд илүү хөвчлөлтэй байдаг гэх юм уу? Тийм хоббиг би ганцаараа хийх амар дургүй. Тэгэхээр чи усан цэлхэр чинь ганцаараа сэлхэр чинь би тууштай байж чадах хэсэгтэл амар эргэлзэж байна. Хэрэг гэхдээ тэгэл усан цэл дээр үнэхэр жин хасдаг, сайн кардио болдог гэдэгтээ яг итгэвчүүл. Яг яаж итгэх гэдэг ангиж юу? Багш нь хэлээд идэг, юм чинь хэлээд идэг. Гэтэ одоо тэгэл туршлагатай хүний үгийг сонсмаар байна. Үнэхээр яг жин хасах бол би яг зорилгоо тавиад тууштай байж чадах л байх л да. Тэгэд бас тууштай байх бас чухал нэг мотивац нь бол ялцчгүй төлбөр болчихдээ шүү дээ. Угаасаа жилийн 3 сая 500 гэдэг миний хувьд өндөр төлбөр. Тэгээ тийм төлбөрийг төлчөөд явахгүй байхлаар ч үнэхээр урмөр өстэй. Мөнгө төлсөн юм чинь гээд хичээгээд явах хэрэгтэй өстэй. Өнөөдөр миний тэгээд тэр жингийн илүүдлийн тасаг төгсөн цусаар өгсөн шинжилгээний хариунууд гарсан байсан байхгүй юу? Тэгэд тэнд амар сониныг үзүүлдээсэн. Хэвийн хэмжээнээсээ хамаагүй хэтэрсэн. Би тэрийг за энэ бичлэгэн дээр ярьж угаасаа амжихгүй юм шиг байна. Дараагийн бичлэгэн дээр яриа. За бай.